Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Энэ өвгөн бол ерөөсөө байнга л энэ гадна дотор цэвэрлээд тэгээж их хил ажил төвлөрч хүн байгаа. Уудлах айлын үүдэн цаахан гэдэг үгтэй залуучуудад үлгэр болгоол гэж л оролдож явдаг. Энэ орчлонд хүмүүний биеийг олж төрнө гэдэг. Зүүнний үзүүр дээр ширхэг арвай тогтох адил ховорхон бөгөөд эрхэм ховь заяа хэмээн бурхны номонд өгүүлдэг. Ховорхон тохиолоор хүмүүн биеийг олоод эгэл боргил ирээн бараантай амьдрал дундуур гарахдаа гიშгсэн мөр бүхэн нь үнэнд ойр байж чадвас хүн болж төрсний утга учир орших буй цаа. Социалист бүтээн байгуулалт бол манай орны хөгжил дэвшилд үнэлж баршгүй их түлхэц болсон юм. Цаг хугацааны энэл агшинд талын үдэлчин монголчууд өрний соёлтой танилцсан их хот сүндэрлэж нийгмийн цоошин өнгө төрөх бүрэлдэн бий болж ирсэн. Өнгө цар бол сүржин маягийн уриал ооцонтой байсан хэдий ч тухайн үедээ энэ бүхэн нь ажилчин түмнийг хурцалдаг байлаа. Энэ бол түүхийн үнэн. Түүхэнд хэрвээ гэсэн үг байхгүй. Энэ Улаанбаатар хот чинь бол ТЭС 4 ашиглалтанд ороогүй байсан. ТЭС 3 дөнгөж одоо эхлэж ажиллаж байсан. ТЭС 1 2 гэдэг бол жижигхэн одоо цагдаагаас давцууд байсан. Дулаан хангамж үнэхээр ховсдолтой байсан. Улаанбаатарт бол 40 гаруй одоо уурын зуух ажилдаг байсан. Энэ бүхний ажиллагааг бол Ламсрын удирдан зохион байгуулж энэ Улаанбаатар нийслэлчүүдийг 5 тухтаа хөгжүүлэхэд хамгийн их зүтгэл гаргадаг. Бараг одоо 3-4 хоног одоо гэртээ харилгүй энэ асуудлыг шийдэж ингэж зүтгэдэг ийм мэрэгжилтэн байсан. За тэрний дараагаар бол Ламсран бол энэ Улаанбаатар хотын барилга засварын нэгдсэн трэст гэдэгт манай Ламсран бол хот яам хоёр ярьж байгаад одоо энэ хүнэл таарах юм байна гэж Ламсран дараагаар нь тавьсан. Барилга угсралтын трэст бол олон байсан. Хотын барилга трэст, угсрал барилгын трэст, бие барилгын яамд өөрөө ажиллаж байсан хүн. Тэгэхээр барилга засварын трэст ганцхан байсан байхгүй юу? Улаанбаатар хотын энэ барилга байгууламжийг засахад ганцхан трэст тэр үед ажиллаж чадчихсан. Тэнд одоо гавьяат барьж чинь Чойдоггүй анхны тэр трестийн дарга нь байсан. Тэрний дараагаар одоо ингээд хэд хэдэн хүний дараа Ламсран залгаад ийсэн. Ламсранг 1984 онд барилга засварын нэгдсэн трестэд ирэх үед тус байгууллага хоёрт мал удирдлагатай. Аль нэгэн байгууллага дээр нэг дарга очиод уулзалт хийх үед манай барилгыг засаад өгөөч гэж хүсгэд л тэр байгууллагыг зас гээд улсын төлөвлөгөөгүй ажил ов олчихно. Өөрөөр хэлбэл дарга нарын амаар л ажиллаа явуулсаар улсын төлөвлөгөө тасалж жилийн эцэст үр дүнгийн жагсаахад Улаанбаатар хотын байгууллагуудаас нилээд адаг хавцаа бичигддэг байсан гэдэг. Тэр үед Ламсран залуу халуун омглонч байж, эд хий бүтээ гэсэн ирч хүчтэйч байж, энэ байдлаас гаргах гэж 2 жил шахам хөөцөлдөж, сайдахтан сайдаж, муудахтан муудалцаж байж, зөв голдролт нь оруулж чадсан шүү гэж нөхд нь дурсаж байлаа. Тэгэл одоо сайдах муудах одоо тэгэл одоо эв зүгөө олох гэдэг юм уу ийм юм бол одоо зөндөөл гарч яраа л да. Ламсран бол одоо нүүрэн дээр бас одоо яггүй хоншиг мөртлөө цаад одоо утгаараа бол их өрөвчгөн сэтгэлтэй хүний төлөө байгуулгын төлөө гэсэн ийм сэтгэлтэй хүн байдаг шүү дээ. Би тэгжил үздэг юм байгаа юм. Улаанбаатар хотын газрын харьяанд 1 2 3 дугаар төрхөйлөө л да. Энэ төрхийн барилгуудад заавал одоо жилд нэг удаа гар хөрсөн байх хэрэгтэй. Энэ бол эрүүл ахуйн шаардлага. Энэний чинь одоо ямар нэгэн тийм өвчнөөс сэжигч байд юм уу, ийм юм гараад ирэхэд ерөөсө түргэн аван шүү дээ. 2-3 хоногийн дотор л одоо нөгөө байгууллага чинь засч ажилд оруулахгүй бол цаана ажил яадаг үлээ. Ийм хүнд одоо өөрөө хэлэх юм бол одоо төгшөөр авсан гэдэг юм уу. Ийм үед бол одоо их дайчин 92 оны 12 сарын 15-ны үед одоо мөнгө чаргал дарга дуудаад бидэрт үүрэг өгчсэн. 92 оны төлөвлөгөө биелэхэд нэг барилгын ашиглалтанд оруулах барилгын нэг барилга тасрах гэдэг. За та нар оноос өмнө одоо нэг барилга ашиглалтанд оруулаад шинээр бариад ашиглалтанд оруулж өгөөч гэж ийм үүрэг өгсөлтөө. Тэгээд одоо би хөдөлмөрийн хамт олонтой ярьж агаад нэг баригад гэдэг чинь одоо бараг 40 түнтэй ийм баригадууд байсан. 8 барилга баригадыг цуглуулж яаж яриа хийгээд
тэр үед надад эдийн засгийн зөвлөх, техникийн зөвлөх гэд 2 орос байсан. Нөгөө хоёртойгоо ярьсан чинь одоо 20 хоногийн дотор барина гэж юус худлаа. Бүх газар хөлдсөн. Гадна талынх нь одоо бохир усны яамхан нэгдээгүй, шугам сүлжээ нэгдээгүй, уурын цохон нэгдээгүй. Ийм байхад 20 хоногийн дотор 30 хүний халуун усыг барина гэж хизээч байхгүй. Тэгэд нөгөө 2 орос манд зүрхэн үхээд байдаг. Тэгээд би одоо манай инженер техник ажилчид одоо Нэмхбаатар гэдэг манай ерөнхий инженер байсан. Маш сайхан ажилласан хүн байсан, Дас Цэрэн гэж хүн байсан. Тэр хэдүүтэйгээ бүгдээрээ ярьж хагаад 6 цагаар 24 цагийн дотор 4 ээлжийн барьгаад ажиллах утгаар ердөө 20 хоног дутуу байхад хөлдөө газар ухаж эхлээд дийлхээ болоод бас нөгөөдхөө хэсгийг арга айсаар ингээ янз бүр болцоор адилж байна. Ерөөсөө улсын төлөвөө он дуусахад 12 хоног үлдэхгүй юу? 10 хоногаар ажилласан сууч. Төлхөөрөө бариатайгаа багсаа бариатайгаа ханаа наалаад унтдгийг. Тэгээд нэг орой ирээд яаж нөгөөдүүд ийсэн сэргийг хүгэж байгаа л 40 бетоноор 20 бетоноор ингээл аар цуцлага аваад явна гэрээс. Аар цуцлагаж авч бол хямцагтай бандан шар бодом одоо биднес чинь идэгдгэл байлаа шүү дээ. Тийм сайхан хоол тийм хоолыг чи хийж авчвал. Тэгээд одоо ингээд нөгөөдхөө аваад ингээд очисон чинь тэр мозаикын шалыг хийгээд нөгөө гараараа ингээд захязгаарыг өнгөлж байсан хүүхнүүд 10 хурууных нь өндөг цорцсон. Цусгаажаад ингээд байж байгаа байхгүй. Тэгээд л одоо тэр улсуудад ингээд аарцаа шөнийн 1 цагт байхаа тийм өгшөө. 1 цагийн үед авч очиод л аарцаа өгөөд нөгөө хярамцагтай бодоогоо ингээд өгөхөд бол одоо урамшаад ахаад нэг онцгойн шинэ бээл аваад тэгээд ордон шүү дээ. Тэгж л одоо барилгын төлөвлөгөөт ажил, улсын төлөвлөгөөт ажил гэдгийг манай барилгачин хүмүүс бол үнэхээр одоо ёстой яс махнаасаа ойлгож тэгж хөдөлмөрлөж ирсэн. Тэгэл ерөөсө бүх хүчээ хайж байгаа л тэгэл бид нар 29-ний өдрийн 2 цагийн үед улсын комиссд хүлээлгэж өгч чадчихсан тэр барилгыг. Аливаа асуудлыг нэг загнадаг, зандардаг, дөрөмддөг, журамддаг худлаа хий сүржинсэн дорн ерөөсөн ажилчин хүний төлөө өөрийнх нь төлөө ажиллаж хад бол ажлын бүтээл бол хичнээн ядарсан хүн байсан ч их одоо гардаг. Ажлын төлөө төрсөн хүн гэж хүмүүс ярьдаг да. Ламсрын яг л тийм хүн. Хоногийн 24 цаг түүнд багддаг байсан гэвэл хэтрүүлэг болохгүй. Бас нилээд гүжүүд, адармаатай зантай гэж ойр дотных нь хүмүүс ярьж байсан. Ямар сайндаа л намаасаа хүртэл шийтгэл хүртэж байх вэ? Өмнөх зорилгодоо хүрэхийн тулд ёстой нөгөө улаан туга мандуулаад л дайрна гэдэг шиг дэндүү махрун зүтгэж ирсэн. Хатуу хөтөөгөөс нь эхэлж сайн муугийн мэдэрч хөлсөө туслуулан байж хөдөлмөрлөхийн үн цэнийг мэдэрсэн хүндэл бусдыг хайрлах ухаан суудах юм байна. Ийхүү барилгын салбарт аагаас нь эхлэн 7 жил гаруй ажилласан тэрээр хуучнаар политехникийн дээд сургуулийг барилгын инженер, сантехникч мэргэжлэр 1977-нд төгссөн юм. Энэ хүн инженер хүн. Инженер хүн учраас юмыг зохион бүтээх, тэрийг турших, хэрэгжүүлэх, амьдрал энэ бүх талын боловсрал авьяас энэнд бол байна. Цэвэр бохир ус хаагдна, боогдно гэдэг бол тэнд холбоостой бүх гайл тэжгээрээ доргиж байгаа шүү дээ. Тийм учраас тэнд чинь бол ерөөсө шөнө байна, өдөр байна гэх юм байхгүй. Хаана цорч дэлбэрсэн байна, тэнд чинь гагнуурах хэрэгтэй болно. Тэнд нь одоо тэр газрыг чинь ухах хэрэгтэй болно. Тэгээ эн чинь асар хүнд нөхцөл байхгүй юу? Шүн орой ирэл нэг цайгаа ууж идэл эргээл нэг хувц өмсөөл гараал явна. Нөгөө ажилчдын чинь нөгөөдхөө усан дотор одоо хэвтүүлж байгаа л бүх юм гагнах барих одоо ирсэн асар их ажилтай. Дуудсан цагт л бэлэн байна. Хэлсэн хугацаанд л дуусгахын төлөө тэрийг одоо хийдэг хүнд ажил. Өөрийнхөө итгэл үнэмшлэр эх орныхоо хөгжилд чадлаараа хувь нэмрээ оруулж байна хэмээн бодож нойр хоолгүй өдөр шөнийг ялгалгүй ажиллаж байсан түүнд урам өхнийг нь олноос олон байхад овлоггүй зарим нь ажлын хийх тусчихсан нөхрөө гэж гоочлох явдалж гарч л байсан гэдэг. Говь тавилан ч юм уу, их ажлын ачаалал нөлөөлсөн үү? Энэ их ажилтай хотын барилга засварын нэгдсэн трест гэдэг айлыг толгойлж байсан өмнөх удирдлагуудаас хэд хэдэн дарга эрүүл мэндэд нь муудаад унаж байсан юм. Яг тэдний араас шил дараад ажил дээрээ байж байгаад тал цус харуулж унссан юм. Ингээд ачид хэмж нарын буйнаар л жил гаруй эмчлүүлсний эцэст ямар ч байсан хөл дээрээ тогтдог болсон хэмээн
тэрээр хоолой зангируулан ярьсан. Энэ цаг хугацаа бол түүний амьдралын хамгийн хүндхэн үе байсан гэдэг. Тэр үед Батбачирын алтан гэрэл гэж хотын намын хорооны дарга байсан. Тэр хүн дээр дуудсан. Тэгээд яваад одоо ингээ очисон чинь бол танай Терестийн одоо ажилчдаас бараг 400 шахам өргөдөл ирсэн. Та одоо ер нь хамаагүй өдөрт 3 цаг, 2 цаг, 1 цаг ч хамаагүй хурал хойд дуудахгүй, янз бүрийн семинар гэж зовохгүй. Ингээд одоо та нэг зөвхөн ажлаа одоо өдөрт зохион байгуулад ингээд өгөөдөө харга байна уу гэж одоо гуйсал та. Тэгээд би одоо ямар ч байсан хантайгаа нэг сайхан яригээд ингээд ирээд хантайгаа ярьсан маань хань маань одоо надаас бас шигэдэн хүүхдүүдийг нялх байхад хувиа одоо чи өвхглээ уйлж исэн л та. Яахав те тэргүү ажиллаа хийж исэн ч л өхөн хийгээгүй байсан ч л өхөн. Энэ олон хүн өргөдөл өгөөд намайг одоо байгууллагын даргын ажлыг буцаагаад хийгээч гэсэн гэж өссөн байна. Тийм учраас би хөгшнөөсөө зөрөөд ахаад л одоо нөгөө байгууллагын даргын ажлыг аваад буцаад очиж исэн. Би яагаад ч юм азтай ч юм уу би маш олон сайхан улсуудтай хамт ажиллаж исэн. Одоо эс мөнгө жаргалгүй байна. Юлтийн жаргал гэж байна. Батбачирын алтан гэрэл гэж хүн байна. Одоо манай яамны сайд байсан Төмөнгийн дэмчигдэр шиг улсууд байна. Энэ улсууд бол үйлдвэрлэлийн барилгын үйлдвэрлэлийн ажлыг маш их сайн мэддэг, ойлгодог, дэмждэг, тусалдаг ийм байсан дээрээс би бас жоохон барилгын ажлыг жоохон мэддэг, гадралдаг болж 27 жилийн барилгын байгууллагад хайрын хөвтөж ард тэргийн унж явсан. Тийм ээ. Үнэхээр санснаа хийж, бодсноо гүйцэлдүүлж яг л өөрийнхөө байж чадаж гимэн хожим нэргээд бодоход харамсах зүйлгүй, харин ч бахархал дүүрэн явах сайхан. Бидний мэдэх социалист нийгмээс эхлээд зах зээлийн харилцаанд шилжсэн 1993 он хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд ердөө ганцхан байсан барилга засварын нэгдсэн трестийг удирдах явахдаа тэрээр байгууллага хүнд байдлаас нь гарган хөл дээр нь босгож барилга засварын техник мэргэжлийн сургуулийг хүртэл байгуулан өөрийн гэсэн үндэсний боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн байдгийг. Энэ их хөдөлмөр зүтгэлийн ард баг хамт олноос гадна аяг цайгийн бүлээн байлган амьдралынх нь ачааг үүрэлцэж 40 гаруй жил ханилсан хань нь үргэлж хамт байсан. Ламсрангийнх гэдэг айл 3 сайхан хүүхэдтэй. Хүний амьдралын жамаар ач зээ нэмэгдсээр өдгөө өнөр өтгөн айл болжээ. Хар багаас ажлын төлөө гэж явдаг. Одоо ч хэрэг бид хоёр насандаа гарчаад одоо ингэж ажиллаж байгаа бүтэн одоо 10-аас 12 цаг одоо ажиллаж байна. Бид хоёрт муу юм болоогүй гэж сууж чадахгүй. Тэгээд ач гучнараа хүүхдүүд өөрсдөө ингэж аргалал ингэж явж илээ. 90 он гарснаас хойш 93 он хүртэл ингэж ажиллаж байхад бол хөдөлмөрчид олон хэмжээний барилга байшингуудыг өөрсдөө хуваараа барьж эхэлсэн. Энэ ажилд бол барилгын материалын жижиглэнгийн худалдаа гэдэг юм Монгол улсад байдаггүй. Ерөөсөө тийм учраас бараг л одоо барилгын байгууллагуудаас нууж хааж авах шахуу одоо ийм хэлбэрт зөнхөлж байсан учраас бид нар яах арга байхгүй барилгын материалыг Монгол улсад жижиглэнгийн худалдааг эхлэхэн зүйтэй юм аа гэж ойлгоод энэ одоо Сутай энэ тэргүүн гэсэн компаниг анх байгуулсан. Манай Монголын барилгын байгууллагуудад шин цагийн барилгын материалууд бол яа харахгүй тотогдож ирж байсан л да. Манайд өөрийн үйлдвэрлэдэггүй байсан одоо цонхны шил бүх төрлийн одоо хуунцар хоолой гэдэг одоо асар олон төрлийн материалуудыг барилгын байгууллагуудыг хангаж эхэлсэн л дээ. Энэ бол манай барилгын байгууллагын хөгжил хөвшилд бол тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан. Төрж өссөн нутгийнхаа хайрхнаар нэрлсэн Сутай компани байгуулж өөрийн болон өрөөлийн олон хүний амжиргааг залгуулахдаа тэрээр Михайлд нэг бодол бий гэдэг шиг нэг л зүйлийг дотроо бодож явсан гэдэг. Нийгэм ороо бусгай хүмүүсийн амьдралч сайнгүй байсан цаг учир болж игэл амьдралын төвшин доогуур хүмүүсийг дэлгүүртээ авч амьдрал ахуйгаа өөдөн татахт нь хувь нэмрээ оруулах юмсан гэсэн бодол түүнд байлаа.
97 оноос энэ дэлгүүрт орж ирээд Бомбтод орж ирээд тэгээ одоо амьдрал бол үнэхээр сайхан боллоо. Би ч бас хашаа хороогүй юм хомгүй байсан. Одоо хашаа хороотой юмтай боллоо. Ламахын энд орж ирээд тэргүүний барилгач медаль авчаалаа. Миний байтугай одоо ингээ хамт олон бид нартай сууж байгаа бүх улсууд ерөөсөө тэр үеэр л орсон бүх улсууд ер нь хэвээрээ байгаа. Ламахтай бол бид нар бас баярлж явдаг юм аа. Би л хувьдаа л баярлж явдаг. Улаанбаатар хотын газар зохион байгуулалтын дахин төлөвлөлт гэр хороодлыг барилгажуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын одоо захирагч Батүл одоо хотын удирдлага Бат тулга энэ төрүүд одоо маш сайхан арга хэмжээ авч байна. Бидний одоо ерөнхий төлөвлөгөө хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө энэ төр бол гарсан. Заг компани тендер шалгарсан. За энэ одоо 100 айлын энэ орчныг бол бид нар ийм 12-аас 14 давхар 3 одоо орон сууцны байшин бүхий ийм одоо орчин үеийн үйлчлэгээний том зогсолбор болгож өөрчлөх гэж байгаа. Төлөвлөгөө бүх юм нь батлагдсан. Доогуураа бол 168 м урттай ийм одоо 3 давхар хүзүүвчийн барилгатай. Доороо газар доороо бол 2 давхар одоо подвоо дагуулгатай. Машины зогсоолтой. Одоо шийдвэл энэ хамгийн ихний барилга тэр мухарт одоо харагдаж байна. Тэр 6-7 давхар бариад ингэ явж байгаа. Нэгдүгээр үе шатны ажил бол тэр барилгачийн дэлгүүрийн зүүн тийшээ орсон зам хүртэл хойдон жилийн 4 сараас эхлээд буун. Тэгээ буугаад бид нар шинэ барилга байгууламжаа заг компаниар бариулна. Заг компани одоо бид нар гэрээ хэлцэл бүх юмнуудаа хийсэн юм байгаа. 100 айл одоо хичнээн тэрнээс хойш өргөжөв. Одоо хэрнээ миний хөгшнийг хүндэтгэж явдаг өчнөө олон хүн би манай хөгшнийг бол одоо асар их хүндэтгэж явдаг ус 100 айлд бүгдээр иш хов би. Ламсрынгийн сонирхол бол олон талын сонирхолтой. Олон талын авьяастай. Ер нь юу сонирхдгүй гэдгийг тоолоход амархан байж магадгүй. Юу сонирхдгийг бэ гэдгийг тоолоход хэцүү байж магадгүй. Залуу цагтаа энэ хүндийн өргөлтийн спортоор хичээлж байсан. Энэ спорт намайг одоо хүн болж хүмүүжихэд надад эрчим хүч, энергийг болгогч. Энийхээ хүчинд бол би өнөөдөр барилгын энэ ажлыг 40 гаруй жил гүйцэтгэж явж байна. Ламсрын битэрч одоо 1960-аад оноос хойш одоо спортын найзууд хөдөлмөр нийгмийн хүндийн өргөлтийн шигшээ багийн самбожуудын багийн тамирчин байсан шигшээ багийн. Би мөн тэргээр бас явдаг залуухан тамирчин байсан л да. Тэгээ энэ маань спортын мастер бол олон нэлээд хэдэн удаа улсын аварга болсон юм аа. Одоо 60-70 хороод байна шүү дээ. Спортын хороод. Тэрний хүндийн өргөлтийн ахмадын холбооны дарга юм. Холбооны дарга хүнд ч бас ажил их байна шүү дээ. Дэлхийн холбоотой харилцсан дэлхийн албан ёсны тийм холбоо байдаг шүү дээ. Ахмадын холбоо. Ахмадын дэлхийн аварга шалгах тэмцээнд миний одоо дэлхийн аварга болоход одоо найз маань их нөлөөсөлтэй. Миний зөвхөн амьдралын хувьд бол 1996 оны үед бол их хүнд үе байсан л да. Гэсэн ч гэсэн энэ хөгжлийн бэрхшээлтэй энэ хүүхдүүдийн цэцэрлэгийг интеграцсан сургалтын цэцэрлэгийг одоо анх байгуулж байна гэж дуулаад энэ үн туслахгүй байж бол чадаагүй. Би энэ цэцэрлэгт 96 оноос хойш 2010 он хүртэл ажиллаж байлаа. Манай энэ цэцэрлэг чинь анхны интеграцсан сургалтын цэцэрлэг гэж байсан. Тэрний үе гэхээр нөгөө нэг тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрүүл хүүхд донд өсгөж боожуулах. Тэгээд нэг ядуу бас нэг айлуудын хүүхдүүдийг хамарсан хүүхдүүдийн бас тухайн хичнээн хоолны мөнгө өөрсдөө өгдөг шүү дээ. Тэр мөнгө зөнгийн ханд болгож ингэж өгч одоо энэ Ламсран гэдэг хүн одоо энэ манай нэг дөрвөн бүлгийн нэг ангийн дааж одоо нэг ивент итгэжсэн. Энэ цэцэрлэгийн одоо эрхлэгч Бат цэцэг гэдэг одоо эмэгтэй экс биднэрт тусалж байлаа. Дараагаар нь Эрдэнэ цэцэг гэдэг одоо мөн цэцэрлэгийн эрхлэгч байсан энэ хүн миний ажилд бас их тусалж байлаа. (1996 оноос хойш энэ 5.2 га газарт би мод тарьж байгаа юм. Би байгальтайгаа хүн зөв харьцахгүйгээр яагаад ч амьдарч чадахгүй юм бэ гэдгийг бол би ясан махаараа мэдэрсэн. Байгалыг сүйтгэдэг хүн өдрөөс өдөрт амьдрал нь доошилж
байгааг би мэддэг. Манай энэ одоо аманд асар их баян хүн байсан. Нэг шуудаа мөнгө аяа гасгаж агаад хоол хийж өгдөг ийм баян айл байсан байхгүй юу? Гэтэл одоо тэр улсуудын толгой дарга нь яаж ажилласан мэдэхгүй. Гэнтэл одоо мод уулын модыг хядаад л шуудаалал хөрөөдөл хот руу аваачаад зараад л ингээл баян дээр баян болох гэсэн ийм бодлого явуулсан л да тэр улсууд. Гэсэн чинь тэр айлууд бол ингээс харсаар байтал жилээс жилд нэг хармаа руу 1 сая төгрөг болж ороод нөгөө хармаанаас нь 2 сая төгрөг болж гараад ер нь одоо бол тун ядруухан тэр модыг одоо хятад сүйтгэснээр тэр айлууд бол ямар ч одоо сайн болоогүй. Бид энэ мод байгалыг хамгаалахгүйгээр яагаад сайн сайхан амьдрах? Хамаах маань одоо их буянлаг тийм юм байгаа. Тэгээд зэрэг бид нар 98 оноос хойш одоо танилцж их одоо сайн мэднэ. Тэгэхээр зэрэг энэ одоо гавьяа бол одоо манай жүдатсан бүтээн байгуулах энэ үйлсд бас сэтгэл зүрхээр нэлээд сайн одоо ажиж хөдөлмөжсэн. Түүний нэг бол одоо манай жүдатсангийн сандоо бархан буюу нуус тарны одоо их тааварханыг бүтээх энэ зарах ёсыг одоо энэ хүн маань өөрийнхөө одоо сэтгэлээр одоо сэтгэл санаагаа гаргаж одоо энийг одоо бүтээж бий болгож энэ татсан заалсан юм байгаа. Мөн энэ 60-аас их дугуйнд маань бас их том эрх бүтээж басаалсан. Хятадын одоо өмнөд муж руу бараг сар гарan явж байж 13 см-ийн диаметртай мөрөн занзаагаар зориулж нийтдээ 100 толгойтойгоо нийт 115 ширхэг ийм зандан эрх бүтээж ирж одоо барилгын полисбастын системийн арга гэдэг тэм шинжлэх ухааны үндэслэл дээрээс өөртөө нь авирахгүй цоройхгүйгээр тэр 23 метрийн өндөрт гаргаж одоо заалж матурт нь өргөсөн. Альва буйныг ер нь өөрийнхөө төлөө гэж хийдэггүй. Монголын ард түмний сайн сайхны төлөө тус болдго юм бол болоё гэж бодож энэ дээрх зүйлүүдийг бүтээж байсан юм аа. Аав минь надад зөв санаатай, зөөлөн сэтгэлтэй яваарай гэж их захидаг байж билээ. Хүн ер нь энэ орчлонд нүцгэн ирээд, нүцгэн буцдаг нь туйлын үнэн шүү дээ. Тийм учраас би олсноо олонтойгоо хуваалцах дуртай. Гэхдээ би залхуу хүнд ясны дургүй шүү. Бүтээж бий болгоод өгсөн ажлын байрыг маань улам дивжээгээд чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг харахаар хайр хүрдгийм хэмээн ламсруугаа ярьсан юм. Одоо нуугч юм байхгүй би ер нь яг бохир усны сэлээсрээс ажиллаа хэлсэн. Дагалдаагаас. Тэгээ би өнөөдөр одоо өдий зэрэгтэй болоод ингээ явж байна. Ингээд бодохоор манай залуучууд хойч үе маань бол ажлыг бол ерөөсөө голж болохгүй. За Улаанбаатар хот хичнээн одоо байгууллагатай байлаа. Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжил ухаан өөрөөр хэлэх юм бол энэ төсвийн бүх байгууллагын барилга байгууламжийг энэ ламсрын дарагтаа энэ тэрээстэл одоо гүйцэтгэж хийдэг байлаа да. Ийм их өндөр хариуцлагатай, ийм их ачаалттай ажлыг одоо тухайн үед амжилттай хэрэгжүүлж ирснээр байгууллагуудын одоо үйл ажиллагааг бүрэн бүтэн явуулах, хэвээ явуулахад ихээхэн хувь нэмрээ оруулсан гэж би үздэг. Энэ Монголын барилгын салбарт энэ хүн оруулсан өөрийн одоо тод мөртэй хүн байхгүй юу? Бурхан хүнийг бүтээдэг, бусдыг барилгачин бүтээдэг гэсэн үг бий. Нээрэл суурин соёл иргэншлийн энэ цаг үед барилга байшингүйгээр хүмүүний амьдралыг төсөөлөхийн чаргагүй. Улс орны эд бүтээн байгуулалтын он жилүүдээс эхлэн өнөөдрийг хүртэл Монголын барилгын салбарт тасралтгүй 40 гаруй жил ажилласан энэ эрхэм хүний амьдралын түүх хүнд ямар их чадвар боломж байдгийг гэдгийг дахин нотлон харуулсаар байна.